цаг нэвтрүүлэг эхлэж байна. Өнөөдрийн зочноор Меса Салааны Монгол Улсын мастер хүсчийн профессор мөн гоо сайханч мөнх цэцгнээр оролцож байна. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. За тэгэхээр өнөөдөр бид нар Меса Салааны хүсчин гоо сайханч нартай та бүхэндээ зөвлөгөө мэдээллийг өгөхөөр бэлтгэсэн байгаа. Тэгэхээр юуны төрөнд өөртөө танилцуулбал хизэнээс эхэлж хүсчин гоо сайханчаар ажиллаж эхэлсэн бэ? За миний нэр профессор. Тэгээ өчнийхээ салбарт одоо 20 дахь жилдээ ажиллаж байна. Тэ энэ хооронд бол өчсөн цэцлийн үйлчилгээн дээр мөн мэрэгжлийн боловсролд ажиллаж явж байгаа. Сайн мөн үү? Намайг мөнх цэцэг гэдэг. Гоо сайхны чиглэлээр 8 жил одоо ажиллаж байна. Тэгэхээр Меса Салааны хизэнээс эхэлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ? Ямар чиглэлээр яг үйл ажиллагаа явуулдаг вэ? Манай салон 2003 онд байгуулагдсан. Нэлээд одоо олон жилийн туршлагатай байгаа. За дөнгөж сая бол одоо хамгийн сүүлд Жем Паласт 9 давхарт шинэ салбараа нэгээд үйл ажиллагаа явуулж байна. За үйл ажиллагаанд маань болохоор хүсцлийн үйлчилгээ, гооцлын үйлчилгээ, тэгээд сормос суулгах, маникюр, педикюр, одоо шивээс одоо орж ирээл бүхэл одоо гоо сайхны үйлчилгээ авах юм нөхцөл бол манайд байгаа. За тэгэхээр энэ гоо сайхан гэдэг бол ер нь бол хүний арьстай маш их хамааралтай байдаг. Тэгэхээр өснөөс эхлвэл ер нь бол өсний арчилгаанаас эхлэе. За өсний арчилгаа маань маш том одоо сэдв зүйл байгаа. За энэ маань угаалтаас эхэлнэ. Буруу угааснаас одоо үсг бас гэмтэх, буруу бүтээгдэхүүн сонгосноос гэмтэх ингээд олон зүйл байгаа. За өсчний үйлчилгээнд ирээд одоо зөв угаалгаа, зөв бүтээгдэхүүнийг л одоо хэрэглээ явуулснараа одоо ус эрүүл байгаад тахгүй. Тэгэхээр гэртээ ямар бүтээгдэхүүн сонгох вэ гэдэг мэрэгжлийн одоо өсчдөөс зөвлөгөө аваад мэрэгжлийн бүтээгдэхүүнийг үсэндээ тохирсныг хэрэглэх нь хамгийн давуу талтай. Тэр ус хаагтай юм уу, уналттай юм уу, будагтай юм уу, хиймтэй юм уу гэдэг ингээд явж байна тий. Тэгээ энэ болгоныг одоо яг үсэндээ тохируулснаар арчлах нь хамгийн том арчилгаа болж байна. За тэгээд хуух арчлах, үсний үзүүрийн гэмтэл арчлах бол салон дээр зөвшөөрлөх хэрэгтэй. Тэ өөртөө ингээд тостоод гэртээ дүрхдэг тэр дүрхэж байгаа аргачлал техник нь бас буруу хийж идэг. Тэ тэгээд нэг бол одоо ямар ч тос дүрхэхгүй бараг 2-3 жил болоод нөгөө ус нь баг ингээд хүнээр бол одоо цаангаад бүрсийгөө тэгээс үлд рүүгээ дунд үзүүр хэсгийн гэмтэл маань уг руугаа явж өгөөд уг руугаа явснараа одоо дотор биеийн нийтэд нөлөөлөд хуух нь өвчлөөд ингээ яваад идэг. Тэгэхээр энэ арчилгаа гэдэг том сэдвийг бол мэрэгжлийн одоо бүтээгдэхүүн хэрэгэлдэг одоо сайн салонд хандаад бүх одоо мэрэгжлийн үстээс зөвлөгөө авч хийх нь зүг байдаг. Ер нь бол өсний гэмтэл яг юунаас олж нөлөөлд юм бол? Гэмтэл хоёр нөхцлөөр нөлөөлж байна. Хамгийн том гэмтэл бол одоо дотоод бие болон гадны одоо үйл ажиллагаа, гадны үйл ажиллагаанд мэдээж үслээ. Ямар бүтээгдэхүүн тэр үсэнд хэрэгэлсэн байна муу юу сайн уу гэж яригдэн тий. Мэргэжлийн босгоо явагдана. Тэгээд одоо тухайн үйлчлэгээ үзүүлсэн одоо стилистийн ур чадвар ямар байсан бэ тий. Буруу ажиллагаанаас одоо цайруулт интерес одоо ус маш их гэмтдэг. Энэ бол бүгд гадны нөлөө. Тэгээ одоо утаа, стресс, хүнсний бүтээгдэхүүн ер нь олон зүйл байна. За бие өвтгөд хүртэл одоо нөгөө наркоз дагалгаанд орохоор ус ундаг гэж ярьдаг чинь тий дотоод биенээс нөлөөлж байгаа тэр зүйлүүд байдаг. Тэгэхээр одоо энэ олонний аль нь хүнд бүгдээр нэг хүнд байхгүй шүү дээ тий аль нь гэдгээ одоо олж тогтоогоод үсчингээс одоо зөвлөгөө аваад явах нь хамгийн оновчтой байдаг. Ер нь Меса салон яг одоо энэ өсчин тал дээр ямар үйлчлэгээ явуулж байгаа вэ? За өсчин тал дээр мэдээж тайрал заслалтын үйл ажиллагаа хамгийн одоо том сэдв байгаа. Тэгээд шулуун буржгар хэмээх бүгд манайх мэрэгжлийн бүтээгдэхүүнээр Vela Londa брендийн дэлхийн том алдартай брэндээр үйлчилдэг байгаа. За тэгээд дөнгөж сая ярьсан хуухны эмчилгээ, үсний эмчилгээ бүгд одоо бид нар PRP Vela-гийн том брэндээр хийж байна. Тэгээ хуух гуйжуулт хийж байна. Тэгээд мэдээж хэлбэржүүлэлт, угаалт энэ төргээ бүх одоо дагалдах үйлчилгээнүүд явдаг. За бодог гэхлээр нэг хүмүүс ер нь бол гэрийн нөхцөлд үсээ ер нь бол будчихдаг. Тэнгүүд салааны бодог, гэрийн бод, гэртээ бодсон хоёр бодгийн ялгаа нэг юунд авэ? Бодог маань бол хоёр төрөл байгаа. За нэг болохоор мэрэгжлийн бүтээгдэхүүн буюу одоо мэрэгжлийн өсчид хэрэглэх ёстой кодоор уншигддаг бодог. Тэрийг бол энгийн уншчихдаг. Худалдаанд байгаа бодог маань ахуйн бодог гэж явдаг. За энэ ахуйн бодгийг одоо өсчөнд очих боломжгүй завгүй хүн гэртээ одоо аваад ингээд
нэг удаагийн одоо нэг бодолд өөртөө хийх хэмжээний юм үйлдвэрлэгдсэн байдгийг. Тэрийг одоо мэргэжлийн салганд үйлчлээд байвал мэдээж болохгүй. Байнга гэртээ буруу тэр будгаар өөрөө технологи мэдэхгүй будаад байвал бас өөр болно. Тэгэхээр үсэндээ одоо анхаарал тавихын тулд мэдээж том брендийн сайн будгийг одоо будъя гэсэн хүнд бол нэг хүсэл байх хэрэгтэй тий. Тэгэхээр мэдээж одоо алдартай том брэндүүд байна. Bella, Londa, Showerscope гэдэг ингээ өшөө манай Монголд бол одоо Erewhon, Steel, Lakme гэдэг ингээ брэндүүд ер нь 8 брэнд борлуулагдаж байна. Өрсөлдөд зориулж. Тэгэхээр эдгээр энэ одоо брэндүүдээс аль одоо өсчин алын сайн сургалтанд хамрагдаж хэрэгжилж чадж тэр бүтээгдэхүүнийг санал болгох. Маш зарим нь одоо мэргэжлийн будгаар будаад байгаа юм тэр хүнд харшил өгөх таарахгүй зүйл байж болно тий. Тэгэхээр бас одоо бид нар энэ химийн гаралтай будаг хэрэгжилж байгаа. Тэгэхээр одоо тухайн хүнд нэг брендийн будаг таарахгүй бах нөгөөг таарах юм сонио. Одоо юунууд байгаад идэг. Маш одоо будж байгаа, найруулж байгаа технологи хүртэл тий. Одоо бод жоохон дэлгэрүүлж яривал будаг юм уу хоёроо нэг хийжэл ингээ гутгаж байгаа бодцдаг хүмүүс тий. Өөрийнхоогооч маш зарим үстэд бас анзаарч идэг. Тэгэхээр их л нөгөө будгийн аяганд хийж гутгаж нэлээд пигментийн задлж агаад тэгээ эмүүсээгээ бодвол илүү нөгөө задарсан пигмент маань хухан дээр хашил өгөх магадлал бол маш бага буурч ирдэг. Тэгэхээр энэ маань юу яаж юм гэхээр нөгөө мэргэжлийн хүчтэй маань арга ажиллагаа технологи л одоо ороод ирж байгаа. Тий. Тэгэхээр мэдээж яарсан, сандарсан боломжгүй үедээ хэрэгэлдэг, дэлгүүрээс судалдаж авдаг будгийг ахын будаг гэж байгаа юм байна. Тэгээ тэр будгийг бүр одоо байх ёсгүй муу будаг гэж мэдээж хэлээгүй. Цаг завдаа тухтаа салаанд ороод сайн бүтээгдэхүүнээр үргэлжлүүлэх нь таны үсэнд бүх өшөө давхар сайн бүтээгдэхүүн маань тижэл өгнө. Ингээд давхар мэдээж сайхан тухлаг орчноос кап авс үйлчилгээ ингээд хавцаад ирэхээр хүний одоо 50 нөхцөл зөв бодулж байгаа гэдэг стресс хүртэл будаг хүлээж авахд нөлөөлж идэг. Тэгэл энэ ч одоо муу будж байгаадаа гэж бодчихвол тэр хүнд бас усанд нөлөөлөх юм байна шүү дээ тий. Ер нь бас яг хүний хүссэн өмгийг нь бас ер нь л гаргаж өгөх байх тийм үү? Гаргаж өгнө тий. Тэр мэргэжлийн гэдэг маань ерөөсөө л тэр хүссэн өмгийг гаргах олон өмгийн сонголттой, өнгө устгах, үүсгэх олон зүйлийг мэргэжлийн бүтээгдэхүүнээр хийж болно. Ахын одоо дэлгүүрт байгаа бодог бол одоо цөөн тооны хүмүүс нийлэнхүйдээ л энийг сонгох болов уу гэсэн бодгоо тодорхой байдаг. Тодорхой өгнөд л байдаг шүү дээ. Тодорхой өгнөд байдаг тий. Ийм ялгаатай. Тэгээд мэдээж ер нь хаана ямар үсчин дээр очих вэ гэдэг өөрчлөлөгч маань дандаа бодож байна. Хайгаа явж идэг тий. Амар гоо сайханд орчих уу? Маникюр дээр ч хүртэл хайгаал явж идэг тий. Тэр маань ерөөсөө л мэргэжлийн чадвар сайн хүн одоо өөрсдөө хүн л хайж байгаа гэсэн үг тий. Тэгэхээр манай стилист одоо өчн гоцлогчд маань хүртэл энэ болцлыг одоо хангасан. Миний хувьд бол Монгол улсын мастер өчн байгаа. Манай гоцлогч одоо Монгол улсын 1-р зэргийн төвшингийн гоцлогч. Тэгэхээр одоо бүгд энэ зэрэг төвшингээ улсаар баталгаажуулсан ийм одоо хүмүүс үйлчилж байгаа учраас иргэд маань одоо сайхан тав тухтай манай орчин дээрж бүр одоо чанартай үйлчлэг авах бол нээлттэй байгаа. Урьж та бүгдийг нэг дараа одоо бүх юмыг зогслоосон байна ш. За тэгэхээр ихэд бол эмэгтэйчүүд бүсгүүчүүдийн хамгийн их одоо арчилгаа авдаг, одоо арчилгаа хийдэг юм арьс байдаг. За тэгэхээр ер нь бол арьс сайхан дээр ямар үйлчлэгээ явагдаж байгаа вэ? За сайн байна. Манайх бол ер нь арьс гоцлыг эхлээд батга эмчилгээ, тэгээд ер нь лазер эмчилгээ, карбокситерапи гэдэг ер нь янз янзын эмчилгээ хийж байгаа л та. Арьсныхаа онцлогоо шалтгаалаад, орж иж байгаа үйлчлэгчдээс шалтгаалаад ер нь эмчилгээнүүд явагддаг. Арьсаараа дончлоод эхлээд. За тэгэхээр арьсны тал дээр зөвлөгөө өгөхөд ер нь хөвчлэн октоодод бүсгүүчүүдэд ямар асуудал тулгардаг бол? За манай монголчуудын ер нь 70% орчим юм хэд ер нь уур амьсгалаас шалтгаалаад хэд хувиар арьстай байдаг. Тэгэхээр ер нь манай монголын бүсгүүчүүд ихэнх нь ер нь хувиар арьстай. Өсвөр насны хүүхдүүд нь болохоор айгүй батгашилтай байдаг. Тийм батганы эмчилгээнд айгүй хамрагддаг. Тэгээ сифнүсөө бас айгүй ихтэй. Хит нарны туяанаас үсээд ер нь өсөө тол бүссэн байдаг. Тэгээ энэ батгасыг хоёрч ер нь хоёул ер нь удамшаал тэгээд гадна дотн шалтгаантай үсдэг баг. Тийм юмтай. За тэгэхээр ер нь дийлэнх хувьд нь батгашил үүсдэг. Тэгэхээр яг одоо меса салын батгашил дээр ямар эмчилгээ хийж байгаа вэ? За манайх болохоор батганы эмчилгээ болохоор ер нь гараа аргаар ер нь эхлээд ер нь цэвэрлэгээ явагдана. Тэгээд аппараттаас оруулна, хар цагаан батга цэвэрлэгийг гараараа цэвэрлэнэ. Тэгээд лазер эмчилгээ бас хийгдэж байгаа. Батганы энэ үрүүлсэл намдаг мезотерапи гэдэг үйлчилгээ. Тийм. Лазер эмчилгээ гэхлээр ерөөд бол ямар эмчилгээ хийгдэх вэ? За лазер эмчилгээ нь болохоор ерөөдөө арьсны чинь ингээд нэг бүр гүнлүүн үлчиж өгч байгаа байхгүй гэрлэн туяагаар. Тэгээд тэр маань болохоор нэг арьсны юу яа өнгийн хэсгийг ер нь батгашилтыг ер нь намдааж өгнө, сорвыг бүдгэрүүлж өгнө. Тийм үйлчилгээтэй.
За ер нь бол яг өсвөр насны охтуудад зөвлөвөл тий гэрийн нөхцөл яг арьсаа хэрхэн арчлах уу? Яагаад гэвэл бутгашилтаас ер нь хэрхэн сэргийлэх вэ? Энэ тал дээр зөвлөгөө өгөөч. За гэрийн нөхцөд бол манай өсвөр насны хүмүүс болохоор ер нь арьсаа ер нь аюу буруу арчилдаг тий. Одоо дараа цэвэрлэхэд дөрвөн шатлалтаа цэвэрлэгээ явагддаг. Эхлээд болохоор нүрээ ер нь сүүн шингэн мейкап одоо эрэгтэй хүмүүс бол мейкап цэвэрлэгээ хийхгүй. Эмэгтэйчүүд бол мейкап цэвэрлэгээ хийчээд дараа нь юу вэ? Хөөсөн цэвэрлэгчээр ер нь угаа цэвэрлэнэ. За 3 дахь шатлалт нь болохоор ер нь уужуулахыг ер нь 7 хоногт 2-оос 3 удаа уужуулт хийх хэрэгтэй. За дөрөвт нь болохоор мэдээж хэрэг гүн цэвэрлэгээ буюу тооник цэвэрлэгээ хийгдэнэ. Тэгээд энэ ажиллагааг ер нь хийхээс шалтгаалаад манай өсвөр насны хүмүүс айгүй их тийм ер нь хар цагаан батга ихтэй, арсны бохирл ихтэй, батгах чинь бас ер нь арсны бас бохирлоос болж үүсэж байгаа байхгүй. Тосны бэлчирхаа хийх ингэж ялгарснаас арьсаа буруу цэвэрснээс болж үүсдэг. Ер нь бол яг гоо сайхан дээр бас юм цогцүүлчлэгээ үзүүлдэг баг тийм одоо ихэд бол дараалсан үйлчлэгнүүдийг тэгэхээр яг ямар үйлчлэг дараалж хийдэг вэ? За манайх бол ер нь эхлээд 4 удаагийн сайн ярьсан цэвэрлэгээ орно. Тэгээд давхар ер нь усан цэвэрлэгээ хийгдэн, хар цагаан батга ингээд соруулах цэвэрлэгээ бас хийгддэг. Тэгээд ер нь тосон мэдээж хэрэг тосон массаж бол хийгдэнэ. Тэгээд ер нь ингээд аппаратууд арьсаа харж агаад аппаратууд бас ингээд давхар явагддаг. Ер нь бол октод нөгөө өөртөөхөө арьсыг өөртөө тодорхойлдог шүү. За би хураа арьстай юм, туслаг арьстай юм. За энэс болоод маш их алтай гардаг. Тэгэхээр ихэд бол мэрэгжлийн гоо сайханч дээр очиод зөвлөгөө аваад яг өөртөөхөө арьсыг цэвэрлүүл дээр тийм. Тийм мэдээж хэрэг мэрэгжлийн үнэтэй ингэж үржиж уулзаад зөвлөгөө аваад арьсаа онцлуулаад эмчилгээ хийгдвэл үр дүнтэй хийгдэн. Өөрөө дур мэдээд одоо гэрээрээ ингээл батгаа шахаад оролцсон хүмүүс аягүй хэрдэг байхгүй юу? Өрөвсүүлээд. Тэгэхээр ер нь тийхгүйгээр заавалжгүй мэрэгжлийн үнээр хурж зөвлөгөө аваад шинжилгээ бас давхар хийгдэн. Батганы эмчилгээнд бас хелико тэгээд эмотексийн шинжилгээ гэдэг тэр хоёрыг ер нь заавал хүссэн байх шаардлагатай. Тэгжээж бас ер нь гаднаасаа дотроосоо эмчилгээ авчиж хийгдэнэ. За тэгэхээр гэрийн арчилгаа гэвэл яг ус тал дээр гэрийн арчилгааг яг яаж хийвэл зөвгээр вэ? За түрүү ярьсанчлан одоо угаалт их зүг байх хэвээр. За угаах аргачлалыг одоо ярьж өгье. За тэнд хамгийн чухал нөлөөлөх юм түрүүний хэлснээр шампунь. Тэгээ өөрийн үсэнд тохирсон мөн ангижруулагч гэж нэрлэдэг зүйлүүд бол одоо байнгын бидний зарим одоо хүмүүс өдөр болгон толгойгоо угаагаад байдаг. Тэгээ энэс одоо их хэлж ярив. Тэгээ өдөр болгон толгойгоо угаагаад тахаар энэ бидний биенээс тос ялгараад энэ үдийн цэр буюу одоо энэ үс уханд байгаа бүх зүйлээр дамжаад ингээ үсэнд маань ирж байгаа. Энэ маань бас одоо бидний идж байгаа хүнсний бүтээгдэхүүн нөгөө энэ тэрэ бүх зүйл нөлөөлдөг нэг жишээг бол адаар дээр маань мэдж байгаа. Тэгээ энэ зүйл маань ингээд хит их тосны болж байгаа идэвхтэй ажилтдаг болгочтой. Автоматар ингээл өдөр болгон бохор байна тэглээгээд угаасаар байгаа. Тэгээ ер нь бол нэг 2-3 хоногт угаах бол тохиромжтой байдаг. Тэгээ за хэрвээ одоо байнга бассейнд ордог, спортоор хичээлдэг, усанд орох шаардлагатай одоо хүмүүс байж байгаа. Тэ энэ хүмүүст бол одоо тийм усанд нь зориулсан тийм шампунь байдаг. Тийм. Саяхан одоо манад бол Аве гэдэг брэнд орж иж борлуулагдаж байгаа. Энд бол одоо тийм өдөр болгон тэр алдагдаад байгаа одоо усанд угаалтаар алдагдаад байгаа тэр идэвхтэй бодис амин хүчлүүдийг нөхөж өгдөг. Тэгээ өдөр болго угааснаар тослохын бослогыг идэвхжүүлэхийг бас жоохон саармжуулж өгдөг юм шампунь жишээ байдаг тий. Одоо бас хүмүүс гадна дотны явдаг өөрсдөө бас юм худалдаж авдаг болсон. Энэ үед бас энэ дээр анхаарах хэрэгтэй. За яг ердийн тохиолдолд бол одоо бүр одоо төвчгүй байлаа гэхэд нэг өнөөдөр угаасан бол маргаашийг өнгөрөөгөөд нөгөөдөр угаах юм. Ингээд өөрийнхөө ус биеийг тэрэнд одоо ингээд сургах юм хэрэгтэй. Боломж нь бол нэг 2 өдөр тий. Тэгээ ажлын шаардлагаас болоод зарим өдөр нэг өдөр онжоод юм уу зарим өдөр 2 ингээд явахд бол харьцан одоо бол нэг 3 4 5 хоноод идэг толгойгоо усаа арчилдаг усууд багассан байгаа. За тэгэхээр нөгөө би хэд хоноод угаах вэ гэдэг маань хамгийн багадаа нэг өдөр онжоод юм байна. Тэгээ за ингээд тохирсон шампунь мэдээд мэрэгжлийн хүмүүстэй зөвлөд авсан байна. Тэгээ за угаалтыг хийхдээ шампунь маш сайн шингээж угааж өгвөл сайн байдаг. За ерөнхийдөө айгүй хурдан ингээд хөөсрөлтөө нэг ганц минут чүрхгүй шампунь төрхөө хөөсрүүлчихэд усаараа ингээд зайлчдаг тий. Тэр маань нөгөө яг усанд маань хэрэгтэй зүйлийг шампунь маань өгч чадахгүйгээр уснаас явчихж байгаа. Тэгэхээр аль болохоор сайн угаалтыг яаж хийх вэ гэхээр та цаг завтаа гэртээ угаахыг яриад байгаа шүү дээ. Цаг завтаа байвал салонд ийм хураа угаалга гэд хийж идэг тий. Тийм
тариф жишээ байж идэг. Тэр тариф ингээд үсэж хийглээд шампунууд түргэж өгөөд массажлаад, тайвшруулад ингээд толгойг нь бас давхар бариад ингээд хүмүүс их дуртай байгаад байдаг. Тэрний цаад учир болохоор нөгөө үсэндээ шампун шингэх боломжийг олгож байгаа. Тэгэхээр гэртээ бас бид нар тийм боломжийг олгож явах хэрэгтэй. Тий. Хэрвээ үнэхээр завтай байвал жоохон үсээ норгож байгаа шампунаа түрхэж өөрөө ингээ массажлаад нэг 10-15 минут болчоод усандаа орох ч юм уу дараа нь угаалга. За усанд ороод орохдоо толгоогоо угааж байгаа бол ядаж нэг 5 минут ч юм усандаа байлгах, тэр хооронд бие угаадаг ч юм уу ингээд тэр хооронд одоо нэлээд хэрэгтэй зүйлээд шампунд манаас усанд хэрэгтэй зүйлүүд байгаа шүү дээ. Ганцхан бохирдлыг арилгах тийм зорилго байхгүй байгаа. Тэр бүгдийг авч хэмжинэ. Тэгэхээр их угаалт зүг болж ирнэ. Тэгээ үсээ шампуна гарынхаа алган дээр аваад хийчээд жоохон ус өгөөд шампун маань шүлт хүчлэг зүйл байгаа. Энийг жоохон ингээд хуруугараад эргүүлж өгч одоо найруулна гэсэн үг тийм. Тэгчээд толгойнхоо орой хэсгээс эхэлж бүрхэнэ. Энэ дагцсан хэсэг. Тэнд болохоор усны шивүү ургалттай хэсэг байгаа. Тэгэхгүй ингээд аваад зулаан дээр юм уу шилэн үзэн дээр асгаад нэг чинь сэрэг ургалттай эмзэг газараа бид нар шүлт хүчлэг зүйлийг саарамж болохгүй ингээд шууд асгаад байгаа байхгүй. Тэр маань явандаа уналтанд нөлөөлж ирнэ. Тэгэхээр шампунаа илээ гар дээр авлаа, утгалаа, орой хэсгээсээ тараагаад бүх хэсэг түрхэд массажлаад ингээд угаана. За үсийг заавал 2 удаа шампунж байгаа гэсэн. Тэнийг удаа бол хангалтгүй. За 2 дахь үйлдэл маань яг саяны үйлдэлээ дахиж хийн. Тэ 2 дахь өсрэлт маань илүү ус 50% цэвэр болсон байдаг учраас илүү их өсөрдөг. Тэгэхээр 2 дахь удаагийн шампун давалт маань жоохон бага байх хэрэгтэй гар дээр. Тэг их шампуноор хурдан угааснараа сайн болохгүй. Тохирсон шампуноор яг удаа угааснараа сайн болно гэсэн. За ингээ 2 удаа мэдээж зайлаад угаачаад ангижуулагч эзэг зүйлийг нэрлж байгаа зүйлийг мөн ус усэндээ чиглэсэн байгаа. Уриалшилтай болж игшүүлэгч. Буцаа бодсон бол будагтай үснэгээд энэ зүйлүүдийг болохоор одоо үсэндээ дүрхээд 3-5 минут болгох хэрэгтэй. Тэр ангижуулагчийг бол усаар ингэж хойлохгүй. Усыг балансжуул, тэнцвэржүүлж өгдөг юм бүтээгдэхүүн. Та нар мэддэг шууд үсэндээ дүрхээр ингээ зөөлрөөд ирдэг гар тий. Тэгээ яг хэрэгтэй байх хэмжээнд нь шууд автоматар ингээ аваачих байхгүй үсийг. Тэгэхээр шууд дүрхэн. За зарим усууд угандаа дүрхгүйгээ ярьдаг. Ер нь ус хаавын тэмдэл энэ бүх шампунь ангижуулагч маань очих хэрэгтэй. Яг го зарим нөгөө угаа ингээд босгодог энэ төр улсууд одоо хит ийм зөөлөн гоё цэвэрхэн болчоор уг босгон бэрхшээлтэй ч юм уу байдаг болохоор дунд хэсэг түрхнэ гэдэг ингээ ойлголтоор гараад байдаг. Үнэхээр одоо угаа амжилт гэж байгаа одоо хуухны ус уналттай имчилгээ хийж байгаа бол хуухандаа мэдээж маш сайн дүрхчээр тэнд ус ургалтыг дэмжиж өгнө. 9 ингээд одоо алдартай брэнд байна. Тий. Тэгэхгүй одоо зүгээр цэвэрлэх, чийгшүүлэх бол мэдээж дунд үзүүрлүүгээ илүү түрхэж өгөөд сүүл рүүгээ эсвэл одоо уг руугаа болгож болно. Тэгэхээр нөгөө усны гэмтэл маань дунд үзүүртэй л илүү байгаа. Тэр хэсэгт их л дүрхэн чухал. Мөн хуухан дээрээ шууд хасгаад авах шүү дээ. Тэгээ ингээд одоо 2 удаагийн шампунь, 1 удаагийн ангижуулах ажиллагаа хийснээр ангижуулахыг байнга угаалт болгон дээрээ хэрэгжилж болно. Тий, хэрэглэн. За ингээд угаалтаа мэдээд зөв хийгээд шампунь маань тэр өөрчлөлөгч тохирсон одоо байснараа зөв болно. Нэг одоо гэрийн одоо эзэгтэй тохирдог шампунь босдгон тохирохгүй. Тий, тохирсон ч юм уу хүүхдүүдийнх нь ус үндэслэг өөр байгаа. Тэгэхээр аль болохоор ер нь тохирсон шампунь даваад тэрийг өөрөө л хэрэглэдэг байвал хэцүүтэй. За тэгээд тэжээлийн үйлчилгээ мөн салонд хийхээс гадна гэртээ бас хийж болдог. Усны маск гэж байдаг. Тий. За энэ үйлчилгээ хийхдээ усаа маш сайн 2 удаа шампундаж угаагаад цэвэр болгоцсон байна. За тэгчээд ангижуулах шаардлагагүй. Тэгээд тэжээлийн тосоо түрх гэж нүү маска түрх өөр хэмжээнд түрх гэж байгаа шүү дээ тэр хүн тий. Мөн усныхаа дунд үзүүр хэсгээс эхэлж авдурхээд дараа нь угруугаа баг зэрэг. Тэгээд манай мэрэгжлийн тэжээлийн тосууд одоо Белалондагийн одоо брендийн тосууд бол 5 минутанд л одоо үйлчлэгээ өгч амжина гэж үздэг. Маш хурдан. Тэгэхээр зарим усууд 1 цаг энтер болцсон сууж идэг. Тий. Тэгэхээр худалдаанд байгаа бас тоснууд авч хэрэгэлдэг. Энэ худалдаанд байгаа тоснуудыг бол нэг 10-15 минут суулгаж хахад одоо үсэндээ ингээ байлгах, массажлж байлгахыг хэлж байгаа тий. За гэрт одоо зарим нь өмсдөг малгай энтраа тавьсан байдаг. Тийм малгай бол гэлгэр малгай өмсгөө тэжээл ас шингээж өгч болно. Салууны хэмжээнд бол арай өөр одоо зүйл хэрэгэлдэг тий. За тэгээд 2 удаа шампунтод маск алийг хэрэглэх гэж байгаа түн тэжээлийн тусаа хэрэглээд тодорхой минутанда байлгаад цэвэр усаар зайснаар энэ процесс дуусна. За хух ус хоёр гэдэг нэг 2 өөр зүйл яригдаад байгаа. Хух маань одоо энэ биений арьсны дээд хэсэг
зузаан давхартай хэсгийг бид нар гуйх гэж нэрлэж байгаа тийм. Уналт эмчлэх гэж байгаа бол энийг одоо бас эмчилнэ. Маш их хаагталт хогжролт үүсээд байвал гуйхаа эмчилнэ. Тийм. Ус салаалаад байвал мэдээж усны үзүүрээ эмчлэх нь хамгийн чухал байна. Ингээд ямар үйлсгээ гэртээ өөрөө ингээд бүх зүйлийг хийгээд ах нь бас нэг тохиромжтой биш. Тэгээ манай салонд ирэхээр таны одоо хуухыг онцлоод аппаратаар одоо харуулад ийм байна. Одоо хуухаа гуйжуулчлаа, цэвэрлжлээ. Одоо ийм боллоо гэд ингээ яваадаг. Яг мэрэгжлийн гуйжуулагчийг бол багадаа гэхэд 21 хоногт нэг удаа салон дээр очиж хийх хэрэгтэй. Тэгээ одоо худалдаанд байгаа гуйжуулна гэж ингээд зараад байгаа. Одоо мэрэгжлийн хяналтаар баталгаажиж энэ дэлгүүрүүд худалдаалж гэнэ гэдэг бол одоо маш их хэрэгэлзээтэй. Мэрэгжлийн бүтээгдэхүүнд оруулж ирж үстэд нийлүүлдэг бүтээгдэхүүн бол бүгд мэрэгжлийн хяналтад бүтээгдэхүүн шинжилүүлээд албан бичгээ аваад ингээд үйлчлдэг учраас маш их найдвартай байдаг. Хугацаанд дууссан муу бүтээгдэхүүн хэрэглэхийг чанар муутай бүтээгдэхүүн хэрэглүүл бүр уналтыг дэмжиж өгнө. Тэгэхээр бүтээгдэхүүн сонголт их чухал. Худалдаанд очихоор ингээд нөгөө мэрэгжлийн бус хүн худалдаа хийж байгаа гэдгийг санах бах те. Тэр хүн өөрийнхөө энэ сайн уу гэх тэгэхээр өөрийнхөө онцгоос тайлбарчдаг. Тэгэхээр тэрийг авахаар зөвлөгөө өгөхгүй тэр нь таарддаг. Тэгээ энэ дээр их болгоомжтой байх хэрэгтэй. Ер нь болж игэл та бүгд маань сайн одоо салонд хандаад сайн мэрэгжлийн төрчин гоцлоос мэрэгчлээ аваад аль болох бид нэр одоо тэр саяны ярьсан мэрэгжлийн шампунь, ангижуулагч, усны уураг тэжээлийн тус гэдгийг салон дээр борлуулах хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс хийм будаг энтергээ зүйлийг бол борлуулахгүй. Тэгэхээр бидний зөвлөсөн зүйлийг аваа саяны ярьсан зүйлийг бид яриад өгөхөөр ус бол их эрүүл байх үзэлтэй. Одоо бол харьцангуй эмэгтэйчүүд маань их гоё зүг бүтээгдэхүүн авч хэрэгжилж мэрэгжлийн бүтээгдэхүүнийг мэддэг болсон. Харьцангуй одоо 10 жилийн өмнөхөөс өөр болж байгаа. Тэгээ усны уураг талаар ярьж өгье. Тэгээ усанд маань одоо хамгийн хайрсан давхарга зөөлөд гол гэдэг ингээ 3 том давхаргаас бүтэж байгаа наривчлал мэдээж олон ба. Тэгэхээр хамгийн одоо усан тэр кортекс буюу зөөлөд дотор байдаг усанд маань өөрөө уураг байж байгаа. Ус арьс одоо хумс маань уурагтай зүйл шүү дээ тий. Энэ зүйл алдагдахаар их өвчилж байгаа. Тэгээ энэ 3 зүйлд. Тэгэхээр энийг нөхөж өгдөг тэр тосыг бид нар уураг гэж нэрлээд усан зориулснаар үйлдвэрлэснээр гадуур ингээ байж байгаа. Юу мэрэгжлийн бүтээгдэхүүн дээр. За энийг бас ингээ усны уургаа гэж бас нэг юм солонгосынхоо гэж нэг хятад хүчтэй юм худалдаанд байгаа гэдэг тэрийг бас аваад хэрэглэх одоо тэр магадлал одоо ямар гэдэг юм бас бид бол тэрийг зөвлөж одоо мэдэхгүй зөвлөх бид нарт тийм үүрэгч байхгүй. Тэгэхээр энэ худалдаанд тавьж байгаа энэ мэрэгжлийн хяналт маань хамгийн сүүлд одоо манай орчингоос хамтдаа мэрэгжлийн холбоонд одоо бид хамрагдаж явдаг. Тэгээ энэ холбоотой хамтраад энэ маш их одоо хашил авч байна, өөрчлөл их байна, халдвар төвч их байна гэдэг одоо уулзалт семинар хийгээ явж байгаа. Энэ дээр одоо яригдахаар муу бүтээгдэхүүн нөлөөлсөн маш их байдаг. Мэдээж одоо салон манай ариутгал халдваргүйжүүлэлтийг маш сайн хийж одоо нэг саммаг нөгөө самд яг уу нэг батгах шахсан зүйлийг нөгөө хүнд хэрэглэх хүн чинь бүгд ариутгал халдваргүйжүүлэлт. Гэрт хэрэглэж байгаа тэр зүйл бол ямар ч хяналт байхгүй. Тэгээ бүтээгдэхүүн болон одоо хийж байгаа зүйлээ тий. Батга өөрөө ингээд шахчих болно гэж ингээд юм худалдаанд зарж идэг шүү өөр юм тий. Тэгэхээр тэрэн дээр одоо иргэд маань маш сайн гарч өгөх. За түрүүн тэр уураг ярьж исэн. Тэр алдагдал одоо амин хүчил дотор байгаа зүйлийг нөхч өгдөг зүйлийг одоо савтайн зүйлийг гар дээр усаа угаацсан нойтон багт нь аваад гар дээр 2-3 тусал хийгээд тараагаад усныхаа дунд үзүүрт өгч. Өөрчлөл бол мэдээж дунд үзүүрт маш их байгаа. Яг хүнтэй адилхан шүү дээ. Энд бол залуу хүн, энд дунд насны хүн, энд настай хүн байгаа тий. Тэгэхээр энэ хэсэгт илүү төрхөж өгнө. Ухаан дээр асгаад авах шүү дээ. Тэгээд угаахгүй зайлахгүй орхичдаг энэ зүйл. Энэ уураг одоо маш их одоо ярд дэрэгдэд таалагдж байгаа. За мэрэгжлийн бас манай бүтээгдэхүүн тоник байдаг. Тэгээ бүгд мэрэгжлийнхээ ярьж байгаа шүү. Тэгээ энэ тоникийг бас хууханд одоо хүмүүс худалдаж аваад түрхээд байгаа эрэгтэйчүүд маань их дуртай энийг хэрэглэхэд хэлбэр угаачаад түрхэж орхичихсан амар юм байна гэдэг ингэдэг те. Усны витаминыг бас хууханд түрхээд угаасан үсэн түрхээд зайлахгүй орхих хэрэгтэй байна. Дараа нь зайлахгүй хууханд зориулсан мэрэгжлийн. За тэр тоник бол усыг балансжуулт тэмцэржүүлдэг өгдөг. Уналт хагталтын эсрэг хоёрдмал үйлчлэг үзүүлдэг юм. Тийм унаад байгаа хагтаад байгаа. Тэгээ өөрчлөлт зүрхээр их гоё сэнгэнсэн тийм кафтай айгу гоё мэдрэмж байна. Тэгээд нөгөө гişнээ цаад үйлчлэгээ сайн мэдэхгүй байгаа ч гэсэн дуртай байдаг. Ер нь бол ямар ч хүн тохирдог тоник одоо эрэгтэй эмэгтэй хүн гэхгүй бус
бүх хүмүүс хэрэглээд уургийн мөн мэрэгжлийн газраас аваад дунд үзүүр хэсэгтээ зөв түрхэж явж ивэл нөгөө нэг удаа ирээл үржүүлээл нэг 2-3 сар хэрэглэхгүй байснаас маш их үр дүнтэй байдаг. За тэгээд цааш нь ярил мэдээж маш их олон зүйл байгаа. Тэгээ манай салон дээр очиод надаас болон одоо гол сайханчаас зөвлөгөө авахд нээлттэй байгаа. Ер нь бол хүмүүсийн мэдхгүй анзаардаггүй зөвлөгөө маш их өглөө. Ер нь бол руугаалтаас эхлүүлээ тийм үү. За тэгэхээр ерөөдөө бол хүний арьс гэдэг ерөөдөө бол маш эмзэг байдаг. За тэгэхээр Мельса салон яг арьс гол сайхан дээр яг ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ? За манайх солонгосын нөө эмчилгээний ерөн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. Арьсан чиг, тэжээл өвн, жаглан, зайрлан гэдэг юм эмчилгээтэй бүтээгдэхүүнүүд. Давхар карбокси гэдэг нэг эмчилгээ байгаа. Зөвгөө мисцсал гэдэг карбокси эмчилгээ. Тэгээ карбон фил лазер гэдэг сүүлийн үед гарсан хойлоод лазер гэдэг. Тэр лазерууд ер нь одоо их хвчлэн хийгдэж байгаа. Ер нь бол лазераж харшлага төрлийн хөнгөж байх уу? Байна. Ер нь бол хийц мэдрэмтгий эмзэг арьстай хүмүүс бол лазер эмчилгээ ер нь жоохон улаагаа дараа нь жоохон юу яагаад гэдэг таахгүй сүрмэл гараад идэг. Тэгэхээр бол одоо карбон фил гэх манай хийж байгаа лазер болохоор ер нь айгүй зөвлөгөө бүх төрлийн хүмүүст хийгдэнэ. Тэгээ дараа нь ингээд нүрээ будаад явсан ч тийм юу байхгүй нөлөөгүй тийм гоё лазер хийж байгаа. Ганц нэг юу нь хийх шаардлагатай зүйл нь болохоор дараа нь мэдээж лазер үйлчлэгэнд орсны дараа нарны хамгаалтын тусыг бол байнга хэрэглэн гарч орохдоо. Тий. Одоо тэгээ өвөл их хвчлэн болно лазер эмчилгээ юм аюу ичвтэй хийгддэг. Тий. Тэгэхээр одоо өвлөө үйлрэл нь хитягаан нарны туяа багасантай холбогдуулаад лазер эмчилгээг хвчлэн охид бүсгүй шүү дээ. Одоо зөвлөж хийлгээрэй гэж зөвлөмөр юм. Ер нь бол охид бүсгүйчүүдийн нэг алдаа нь бие биедээ маш их зөвлөгөө өгдөг шүү дээ. Яг мэрэгжлийн бус ер нь бол зөвлөгөөнүүдийг тэгэхээр яг энэ тал дээр яг охид бүсгүйчүүд бүтээгдэхүүнээ яг яаж сонгох дээр вэ? За эхлээд мэдээж хэрэг арьсаа онцлуулна. Өөрийнхөө арьсан тохирсон бүтээгдэхүүнийг одоо тэгээд мэрэгжлийн тийм гоо сайхны зөвлөгөө өгдөг газраас зөвлөгөө аваад гоо сайхны дэлгүүрүүд бохороо ингээд дур мэдээд өгсөн зөвлөлөөд те та ямар ингэж хараал шүү. Хуурай амжмаа, хуурай арьсны бүтээгдэхүүн гэдэг ингээд зөвлөгөө өгчдөг байхгүй. Тэгэхээр эхлээд мэдээж хэрэг тийм наривчсан тийм аппаратууд байдаг. Гоо сайхан нүур онцлогооны тэр аппаратанд ороод ингээд нүрийг чинь ингээд онцлогоор мэдээж хэрэг ингээд зарим нь ингээд тослог те зарим нь хазар зэрэг хит хуурай гэдэг ингээд арьсч угаасаа хит хуурай тослог холимог гэдэг ингээд дотороо хуваагдсан байдаг шүү. Тэгээд онцлогоо илгэснийхэн дараа тохирсон бүтээгдэхүүнээ мэргэжлийн үнэлсэн зөвлөгөө аваад авч хэрэглэх хэрэгтэй. Ер нь бол ямар ч тохиолдолд ус гоо сайхан хомс үе бүхэл төрлөөр мэргэжлийн үнээс зөвлөгөө авах бол ер нь бол охтуудтай зөвлөё. За тэгэхээр ус сайхан бол ус сайхан гэдэг. Тэгэхээр ихэд бол гоё харагдах тал дээр усан дээр маш олон хим хийгддэг. Тэгэхээр ер нь Мельса салон яг ямар химийг хийж байгаа вэ? За манайх буржгар болон шулуу химийг Vela брендийн бүтээгдэхүүнээр хийж байгаа. За энэ давхар хэлэхэд нөгөө түр үсээ хим хийгээд өвчлөлөө ингэчлээгээ. Тэгээ одоо нөгөө Velafix гэдэг Vela брендийн том PRP үйлчлэгээ үзүүлдэг. Усны гүнд хүрд гинжин холбоосыг бэхэлдэг юм үйлчлэгээ байдаг. Энийг бид нар дангаар нь одоо үржүүлэхээс гадна энэ бүтээгдэхүүн маань химний буржуулах, ус цайруулах, будганд ингээ хамт холиод хийдэг болсон байгаа. Тэгэхээр одоо ганцхан химигээ гэмтэх биш хамт хийгээд өгөхөөр нөө pH-ийн дээш нь 9 хүртэл давхар ингээ татаад дээш нь болгоод өгөхөөр хоёр мал үйлчлэгээ үзүүлээд буржилгаач аваад шулуу имэж хийгээд үсээ эмчилждэг болсон байгаа. Тэгэхээр ийм одоо ганцхан химийн буржилга хийлгчээ дараа нь тэжээлийн тусаар л эмчилнэ гэдэг одоо энэ бодол өөр болсон байгаа. Ер нь бол тэгэхээр ихэд бол эмчилгээний зориулттай гэсэн үг. За тэгэхээр ихэд Мельса салон ер нь бол нэг дор маш олон зүйлийг цогцлоосон салон байна тийм үү. За очоо та ус чинь орж болох нь гоо сайхантай анхаарч болох нь за тэгээд сормоос, маникюр, педикюр гэсэн маш олон тал дээр ихэд бол охид бүсгүйчүүд гоо сайханд анхаарч байна. За тэгэхээр хаягаа хэлвэл. За манайх баруун дөрвөн замд шинээр нэгдсэн Gem Palace гэдэг одоо өндөр шилэн байшин байгаа. Одоо олоход маш амархан. Энэ давхрын 9 давхарт гараад ирэхээр одоо байшин 9 давхарт манай салон маань байрлаж байгаа. За тэгэхээр охид бүсгүйчүүд зөвлөгөө мэдээллийг өгсөн та хоёртаа маш их баярлалаа. Тэгэхээр охид бүсгүйчүүд үзсэн хэрэгтэй мэдээлэл авсан байх гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн зочны цаг нэвтрүүлэгт нь хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгэхээр та бүхэн ус, гоо сайхан, маникюр, педикюр, сормоос гэсэн зүйлдээ анхаарал тавихыг хүсвэл Gem бодлооны төвийн 9 давхар байрлах Мельса салоныг та бүхэн зориорой гэж
санал болгоё. Тэгэхээр өнөөдрийн зочны цаг нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр бүгдээрээ маргааш өглөөний зочны цаг нэвтрүүлгээрээ эргээд уулзцаая. Баяр таа. Баяр таа.